Монгол улсын авраг тариаланч оргихгүй Ховд аймгийн Буян сумдан аж төрөн амьдран сум. Түүнийг их сургуулийн төгсөөд дөнгөж 23 настай байхад Ховдын цэнхэр хязгаард агрономчоор ажиллах томилолт өгчээ. Ингэж л залуухан агрономч Буян сумдан томилогдсон ирж ажиллаж амьдралынхаа гарааг эхлүүлсэн түүхтэй. Тунгалаг буян толын ирэг дагсан уржил шимт бор хөрсөнд хавартаан хүнсний ногоо тариалж намрын шаргал наран дор арвин ургац хураасаар нэг л мэдхэд 30 гаруй жил өнгөрчээ. Ээл буйнан өгсөн энэ нутагт өөрийн заяаны хан баярлахтайгаан танилцсан хамтын амьдралаа эхлүүлж 3 охин, 1 хүүгийн эцэг их болсон юм. Оргихгүй энэ л нутаг нутгийн зон олонд өөрийн төрсөн нутаг ах дүү мэд дасжээ. Тэдний том хүн Монгол улсын авраг Хангай. Айлын ганц хүү Хангай төрийн их баяр цэнгэл наадамд урамтай сайхан барилдаж улсын авраг цол хүртээд байгаа юм. Эгэлжирийн тариаланч айлын хүү ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бүх боллоо. Эргэлцгийн мань мэдээллийн сайд бүхийн аав нэвтрүүлгийн сар шинийн баярын дугаараа Ховдын цэнхэр хязгаар нутгаас буюу Хангай аврагын аав оргихгүй гэрээс бэлтгэлээ. Сайн бацгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Эргэлзэн мэдээллийн сайт бүхийн аав болонгороо Ховд аймгийн Буян сумын хараад Монгол улсын авраг Хангайгийн аав, Монгол улсын авраг тариаланч оргихгүй гэрээс та бүхэндээ хүрж байна. За юуны дөрөв танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За хас салдаас ингээд манайх зориод ирж байгаа. Танай цаатын юунд хамтааланд ажлын өндөр амжилт хүсье. Энэ жилийн үед бас сайхан туул ажил маань өгж одоо удахгүй луу жил гарах гэж байна. Таваас луу жилдээ бас ямар амжилттай урагсногоо хөрөх хурааж Монголын ард түмэндээ бас урдчил шим төрсөн дургуулсан таравсаа нийлүүлнэ гэж бодож байгаа вэ. Өөрөө хуурай ногоод тарихаас гадна одоо нэг холбоонд дэлсэн гişүүдтэй хамтраад ярилцаад ямар одоо ногоо зах зээл ирнэ ямар юм жоохон ахиухан тариул ногоочтой амжилт маань одоо хэрэгтэй энэ төр ногоочтойгоо ингээ бодохгүй нэг ярилцъя гэж бодож байгаа. Энэ жил бол төлөвлөсөн ажил бол их байна. Урах цурааж авчаад сайхан ногоотой шүлээгээд бас арай л чүний бас том жаргал байдаг баг та. Ай хэрнэ вэ сте одоо бидний ч одоо манайх ч их нэг хөлмөс сонсоод учраас үнэндээ орог вэ сте 7 сарын 1 гэл манай хавд чинь ногоо хасдаг байхгүй. Төмсөн гарна, манжин гарна, сонгон гарна, ирт ургацсан байцаа майцаа. Тэгэл ерөөсөө эртнээс иддээ шүү манай хүүр харцсан гоо. 7 сарын аадмор бид нар чинь нөгөө хоноо алж идэл жинхэнэ ургацаа хандаа гэдэг шүү дээ. Ургацаа ураагаад зогсож байгаа ч шүү дээ. Үнэхээр гоё шүү дээ. Энэ чинь би ургуулсан шүү дээ. Гэт ингээд бодохоор зүгээр хүний сэтгэл хөдлөж байгаа шүү дээ. Янз юм байна шүү дээ. Хангай аврагыг баг байхад тэр бас ах хүүтэйгээ бас шинжилж байсан, тийм хамтаан залгаж байсан, хам хүүтэйгээ хамт айлзж байсан, бас хүний сэтгэл мартагддаггүй сайхан бас цагаан сар өнгөрүүлж байсан. Тийм өдрүүдэд тас цаахан дурсаж ирээс ер нь хэдооны хүүтэйгээ хамт өнгөрүүлсэн цагаан сарын баяр одоо танд сэтгэл үргэлж хатаглаастай бас дурсам тээж явдаг вэ. За энэ бол биднээс одоо ингээ цаанзар болохсон тэгэл бүгдээрээ л одоо манай адам өгсөн тэгэл биднээс ингээл гэр бүлээрээ л одоо ингээ тагаалалтай ах дүүгээр ороод ингээл явдаг. Миний хүүчийн бас нэг тийм дараахан айлмал орцгоод илүү дутуу хөлгөн хийхгүй ингээ цомбоогоод суучдаг. Тэгээд хүн одоо ингээ юм авч өгөхгүй бол тэр айлын тавтай эдэм мэдэн гар хөрн мөрнөсөн тийм ойлголт байхгүй тийм ачинд тийм хөөгдөөс шүү дээ. Тэгээд ер нь жоохон томорж ирээд угаасаа явах болчтой юм биш хөөгчч тийм үү яа одоо би явахгүй би их гэрээ харж байгаа гэдэг үлдчихжээ. Ер нь тэгэл бид нар бол дандаа тэр гэр бүлээрээ л ингээл хадам өгсөн бид нар ингээд бүгдээр ах トゥ нэр ороод явдаг байсан. 4-5 наснаас эхэлж хөшөөнд дагж ногоо цагааны талбараа авч за миний хөө сайхан барилдаад сайн бүх болно гэсэн заа гэсэн.
тэрнээс хойш тэгээд яваад сургууль соёлдоо яваад хөдөөж хүндээ сургууль зөвсөд тэгээд барилдаж эхэлсэн дээ. Ховд аймгийн ховцсон аймаг барилдаж зан цад хөтлөж ирээд 12 онд аймгийн наадад зан цад авсан 13 онд барилдаж аймгийн наад арсан тал авсан. 4-5 настай дагуудаа тэр минийгөө сайхан барилдаг бүхудаараа гэсэн. Заавал тэгээд тэрнээс хойш тэгээд томроод сургууль соёлдоо яваад хөдөөж хүндээ сургууль ховд аймгийн буянчин 10 дугаарыг төгсөөд шовтоо яваад хөдөөж хүндээ сургууль сурсан. Хөдөөж хүндээ сургуулиас төгсөөд одоо барилдаж эхэлсэн дээ. Миний хүүхд томоотой даруухан би хүүхд байсан. Миний зээ хөвчүү дээ. Тийм одоо янз бүрийн зам байхгүй. Нэг хэвэн зантай. Тэгээ тоглолт надад явдаг. Тийм хөвгдөөсийн баг багтаа хоолунд гайгүй сайднаа наадах дуртай хөвгчүүдээ наадна барилдааны ажил багаас эхэлсэн дээ. Та энэ жил одоо ер нь ямар төрлийн ногоо бол хвчлэн бас тариа гэж бодож байна. Тариаланч бас аль ногоог ер нь ургуулвал илүү бас сайн гэдэг талаас нь зөвлөж байна вэ? Чанартай юм л аав шүү дээ. Эдний хувьд бол өмнө нолин дээр үлгэн дээр тасраа. Энд чинь бүр ингээд ороо. Бүх газар шиж байгаа шүү дээ. Хамдэр эднээс тийм улаан хамдэр очихгүй л шүү дээ. Хийж яваад ингээд үзэж байгаа байхгүй. Газар мазар ааглуулчихдаг. Энэ одоо хөлөмж таны. Энэ хөлөнд байгаа. Хөлөмж одоо ямар ногоо? Нодон би юу тарьсан. Нодон үрчээ тарьсан. Уржин помдор тарьсан. Одоо энэ жил би амтд чинжүү тарьж үзье гэж бодож байна. Цагаан сарын өмнө бас бүхий одоо барилдаан болдог шүү дээ тийм ээ. Тэр барилдааныг бас хангаа аврахтаа хамт бас баг багт нь зурагтаар арайдаагаар үздэг байв уу? Нөгөө битүүний барилдаан болно. Тэгэхээр битүүнээс битүүнийхэн бүхий үзхийн тулд одоо бид нар чинь бүр битүүний уралдаан өдөр хамаг юм аваад бэлдээд хийсэж жинтэн болгоол. Тэгэл бас хилдэг бас одоо нэг бүх гаруул тэгэл хөдлөхгүй шүү. Хөдлөхгүй бөхөө үзэн шүү гэл хийдэг байсан. Заавал гарах юм бол ерөөсөө би угаас өөрөө их юутай хоббит учраас ерөөсөө тэгэл бүхэн хөгөө бол ерөөсөө байн үзэж та одоо тэгэл болон доор эргүүлж үзэн давцаж үзэн одоо гоё болчихлоо шүү дээ. Телевизээр чи эргүүлээд ингээд давцаж үздэг болсон тэгэл байн үзэл одоо ялангуяа хангааг нөгөө барилж гиснээс ихнээс хойш болоод ерөөсөө байн хийсэн бүх үздэг. Чи хангаа гэдэг нэрийг өөр өгсөн байхгүй юу? Тэгээд би шиг бас уран зохиол их ном уншдаг байсан. Тэгээд нөгөө газар шороог уншижсэн тэн дээр нөгөө хангаа базар гэдэг ингээ гардаг байхгүй. Тэгээд хангаа базар гэдгийнх нь тэр юу гэх гэсэн. Хангаа гэдгийг гэсэн байхгүй. Хүүхдээ барилдахнууд би байнга асууж байна. Барилдааны эхлээд дуустал хадж байгаа. Тэр бидний Бөхөд гайртай монголчуудын хаан бахархал болсон авраг арслангуудын өр удам залгамж халаа улсын авраг хангаа эгэлжирийн тариалан жайлын ганц хүү. Тэр хавар, зун, намар гэд жилийн 3 улиралд хүнсний ногооны талбайд унждаг нэгэн. Хаврын урт өдрүүдэд хүнсний ногоо тариалж, зуны аагам халуунд гарын хаан шууг цуцтал зэрлэг зулгааж, намрын хонгор өдрүүдэд урах зан хурааж, шуудаагаар нь төмсүүрээд райн талбай дундуур хөлсөөн туслуулан алхдаг хөдөлмөрч айлын том хүү билээ. Энэ нөгөө сая хотоочод нөгөө хангаатай нууцаар ирсэн чинь би юу явах чинь Эрдэнэт явах чинь булганд нэг юутай барилдаантай тэр нь барилчаад тэгээ би Эрдэнэт нэг юу ганц хоёр хонноо гэдэг жисэн. Энэгүй сайн уу? Харин тийм баха. Би харин чамайг уцаа авахгүй болохоор энэ хотоос нэг тайтын хүмүүс ирээд өдөөнөөс нэг юу бичлэг хийгээд сая point орчхоод чамтай бэлтгэлч ямар хөө ингээд асууя гээл. Аав нь доошоо нэг сүмүүг аваад сүмүү цагтсан байсан. Тэрнийг аваад энэ манай юугаа хашаагаар очиод хашаа үзье гэх тэгээ хашаа орцгоол ирчих. Яагаад нөгөө чамаа нэг авраг болж байгаад нэг сайтаас нэг юу аваад ирсэн бичлэг аваад ирсэн шүү дээ. Иргэлтгээд тентгийн хүмүүс л байна. Тэгээ миний нөгөө бэлтгэлээ сайн хий. За. Яг бэлтгэлээс гараад явж ийн гэж. Тий. Цаасаар бэлтгэл хийгээл наач. Яг одоо жинхэнэ толгойн нөгөө төрүүлж үзээгүй.
Хөрөж үзээгөө бас надад гарч. Анх нэг цагаан сараа нэг үзүүлэлтэй шүү дээ. Тэгтөө манайхан бүрсдэг. Бүр үсээ тэгвцээ зү. Манай хүн чинь нэг тийм бас нэг тийм мэдээ дутагддаг юм шүү дээ. Манайхан хан чинь. Манай хүн бүр нэг хангааг дав болгон төвсрээд зү. Тэр одоо сүүлд нь ярьдаг байхгүй. Чи ингэж өсөрсөн шүү дээ гэл. Бас нэг юутай болж лээ энэтэй тэгээд миний хүчин тий миний хүчин алтан золтой одоо цагаан сараар чинь 2 өдөрсөн байна шүү дээ. Хангаавраг бага бахта ер нь ямар бүхийг бас дэмжиж энэ бүх шиг бүх болондоо гэж ярьдаг байсан бэ. Хангаа дөр ер нь их хөөс юм. Байлд нь үеийнхэн дотор бас нэг жоохон тийм том биш дээ. Миний хүчин 7 настай сургуульд орсон шүү дээ. Тэгээд энэ үеийнхнээ бол хайдаг. Байлдуулнаа гэж чинь бас ногооныхаа ажил яаж байгаа хүүхдүүд хэрэг өдөртөө байлтанд ер нь их яахгүй унахгүй өөрөөсөө дээш нэг 2 3 үеийнхаа хүүхдүүдийг голдууд гэж хайдаг. Амны бүлэг гэдэг юм чинь бас их мундаг байд юм байна. Би ч нэг л гүгөө хөтлөл өгдөг бас миний хөө гартаа миний хөө мундаг бүх болно гэлдэг бас нэг өөр жижигхэн багаас нь баг хөлд орсноос нь хашил би хөтлөл тэгэл миний хэлдэг өгүүлээс тэгж би хэлдэг бас миний хөө гартаа миний хөө бүх болно. Ховдын цэнхэр хязгаар алдаан улсаас их аван урсах буян тулын эрдэс тусаар үржил шимт хөрсөнд халиурн найгах тарай ногоогон усалж хөдөлмөрлсөн хүн ямар амжилтанд хүрч болдгийг өөрийн биеэр 4 хүүхэддээ үлгэрлэн яваа юм. Оргихгүй Говь Алтай аймгийн Жаргалант суманд мэндэлсэн. Үндэсний бүхийн дархан авраг Батсуурийн төрөл болон түүний хан баярлах улсын арслан Ванчин хүүгийн ойрын төрөл аж. Тэрээс өөрийнхөө төрсөн нутаг усныхаа тухай бас сайхан хууж яриад л гэж. Говь Алтай аймгийн Жаргалант сумыг харьяат. Тий. Одоо нутгаас анхаарал энэ дээрээ биш ховдөр 36 жил болчихлоо. Миний удам болохоор энэ юу манай аавыг ганган чойж өгч юм байсан. Их тийм ганган хүн байсан юм байл. Насаар дарга гэсэн удирд ажилласан. Тийм. Тэгээд нутгийнх нь болохоор манай аав дүр юм юу гэдэг штэ. Хогийн говьдан ганган хусан шүр норимдан ганган гэж. Ганган жилчин гэдэг тийм хүн байсан. Манай авч юу үйдэг, хурдмаар үйдэг. Одоо адууны нөгөө дэлийг одоо янз янз цаастаг. Тийм одоо их ганга хувцлана. Тэгээ насаараа тийм дарга гэсэн юм хүн байсан. Манай аав жирэлээс нутагтай юутай алдартай. Ах төхтэй. Бараг одоо манай сүмийн бараг 50-60% бараг. Манай ах нар байх шиг байна. 23 та нутгаас гарсан юм байна. Одоо энэ Ховд аймагт 36 жил болчихж байна. Тэгээд манай бас юу удам бас юутай бүхтэй байна. Дархаавар би чинь Дархаавар Батцуурын нутаг шүү дээ. Тэгэхээр тэр Дархаавар Батцуурын сургаан ээж нь цэрэн бэлэгч юм байсан юм байна. Манай аавын ээж халтар гэж юм байсан. Тэр халтаргаа тэр цэрэн бэлгөө ир юу юм бэл. Үеэл юм шиг. Тэгэхээр үеэл гарцаагүй Дархаавар Батцуурын удам хангаалт. Тэгээд үгүйсээ энэ юу 2 талаас угаас удамтай байл. Одоо энэ ээж хаан талаас болохоор 1940 оны төрөөх хор цалсан байцгүйгийн удам. Аавынхаа талаас болохоор 1947-48 оны төрөөх 49 оны үзүүрөх Сарвын Батцуур гэж хүний удам бол авчиж байгаа. Банчгүй бас миний ээж нагцахаа. Тэгээд одоо миний төрлийн гэдэг бүхөөсөө аймгийн зан Тэншрэн гэж байлаа, аймгийн арслан Мавган гэж байлаа. Одоо аймгийн зан Дамжуулсрэн гэж байна. Аймгийн зан Даваасрэн гэж байна. Ийм хэдэн бүхчүүдтэй хамт ажиллаж ирсэн. Энэ хэдтэй юм заадлаа. Эдгээр хэдээсээ зөвлөг аваад. Тэгээд барьчихсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монс Групп. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Богц брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Empire Totem брэнд.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хошхон брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Evento Ballroom. Би чинь ангагийн ээжийг бас битгийдэг байсан юм. Ангаа нэг арцаг болцсон. Тэгээ би аврагын ээж гэдэг байсан байхгүй. Ангаа авраг болоог байсан. Аврагын ээж гэдэг байсан. Тэгээ манай хөлтөд гүчээд юу яриад байна гэдэг байсан. Тэгээс сүүлдээ аврагын ээж гэдэг иргэж ингээд харж мадлаг болцсон байсан. Тэгээд түүний амны хөдөлгөөн юм уу миний гүчээд Монгол улсын юу боллоо шүү дээ. Авраг боллоо шүү дээ. Одоо юу гэж дуудаж байна? Гэхдээ одоо ч нэг Аврагын ээж гээ. Гэхдээ одоо ерөөс итгэхгүй байна. Одоо зүгээр чимээгүй л байна. Одоо зүгээр. Тэгээ одоо тэгээд яг дотоо тэгэл залбирал миний хахад нэг улсын дахиад төрүүлэндээ хэл дотроо бодвол одоо ч хамаагүй юм гэж болох байсан юм байна шүү дээ. Аврагын болтохоос ч бас нэг хүлээсэнд орчих тийм ээ шүү. Би ч тэгээд ер нь бас өөрөө юу үхэн юм баг муу тэгээд би тийм илүү дутуу тийм ам ерөөс хийх ургу ийч одоо тэгээд телевизээр үзэж байгаа л кино үзэж байгаа л үлддэггүй шүү дээ. Манай аваад зүгээр кино үзэж байгаа л хоёулаа ингээл хаад манайг уучлаа. Ангаа бас тэгдэг гэж л шүү дээ. Кино үзэж байгаа л уйлаад байдаг гэдэг. Аваад гэдэгс. Тэгэхээр их л юу байна даа. Аашаа уйхан л усууд байна. Өөнд дэвж байгаа. Ховд дэвж байгаа. Хот дэвж байгаа нэг такси дах гээд ингээд зогсон чинь нэг машин ирэл хажууд ирэл шууд зогслоо. Тэгээ ингээд харсан чинь жижигхэн охин явжсэн байхгүй. Тэгсэн ингээд хаалган голонгот намайг тэгдий. Хангаа аврагын мөн үү гэдэг байхгүй. Тэгэхээр би үгүй чи юуныхан минь дөө ховдох уу гэдэггүй. Би ховдох охин байж чадахгүй. Намайг дэмж байгаа юм чинь. Тэгсэн чи гүүгээд тэглээ. Тэгээд миний таксинд явж гинэ гэдгсэн таксинд явж гинэ гэдэг. Тэгээд ороод би асуудаг байхгүй. Чи яагаад гадна намайг таниад юм хийж явдаг юм бол гэсэн чинь. Нөхөр нь барилдсан юм байна. Сумын заамцалтай гэж хэлээ. Тэгэхээр нөгөө бүхий нөгөө групп дотор явдаг охин юм байна л да. Тэгээ бид тэр бүр ингээд танилцсан чинь манай нөхөр ингээд сумын заах. Тэгээ бид нэг нөгөө бүхий чат групп дотор ингээд явж байгаа ингээд таны зургийг харчихсан юм аа. Хангагийн ангийн нэг залуу байдیں۔ Гов алтад нэг. Оюутан цагийнх нь. Тэгээд тэдний энэ жил нөгөө юу авгаан амарчихгүй. Авгаан амарч тэгээ угаасаа тэр нөгөө хангагийн айж учраас хангаа базар гэж нэр өгсөн гэнэ эргэтэй бод авсан юм байл. Тэгсэн чинь хажуудаад нөгөө хөвчээсэн авгаан оргих хангаа гэж гисэн гэж шүү дээ. Тэгээд миний нэр чи одоо юу вэ? Оргих хангаа гэж гисэн байгаа. Тэр Хүүн авраг, та өөрөө бас авраг тариалан ч хүн. Тэгэхээр бас аав хүү хоёулаа бас авраг цалтай байх бас гоё бахархмаар зүйл байх. Бас энэ хүн бүхэнд бас алдаад байдаг хөв зэя биш шүү дээ. Ховорхоо хөв зэя. Би энэ жоохон юутай хүн астаг юм бол зот би өөрөө. Тэгээд би ч өөрөө би ч гоолтой хүн шүү дээ. Тэгээд хөдөө аж ахуйн театр хурд өгсөөд энд би алтан бүс эрдэмтлийн хөрөл эрдэмтлийн ажилтан болтож ирсэн хүн шүү дээ. Тэгээд би ч ирэхдээ нөгөө ганц ирсэн. Тэгээд ирчээд хантайгаа танилцаад хангаач манай хамгийн том нь шүү дээ. Энэ нь бол одоо хангагийн тэр одоо ингээд мундаг барилж байгаа бол энэ одоо энэ point хоол тэгээд энэ одоо хүрээсэн энэ их олон уул услал миний хүүг одоо мэдээж харж байгаа шүү дээ. Энэ үг хэлжсэн шүү дээ. Миний хүү би алтагаар явах юм уу ховдоор явах юм би хэлжсэн. Миний хүү төрсөн нутгаараа яваа. Төрсөн нутг шиг одоо юм байхгүй шүү. Агуу юм байхгүй шүү. Энэ хөрөөсөө төрсөн нутгаараа яваа. Тэг хангаач ингэсэн шүү дээ. Анх барилдаж эхлээд тий чинь сумын цолж аваагүй л шүү дээ. Тэгсэн чинь надаас тэгж би алтагаар явах юм уу юугаар ховдоор явах юм гэдэг. Юу яриад байгаа миний хүү чи. Төрсөн нутгаар л явж шүү дээ. Тэр аавынхан дээр юу алтаа малтаач ямар хамаатай юм нэг үү. Тэр чинь төрсөн нутгийн тэр уул ус гэдэг юм чинь төсч явдаг гэж байгаа. Тэгээ ч угаасаа энэ чинь энд одоо өсч төрчхөөд ямар юу гов алтаа малтай гэж явж болохгүй миний хөө.
гэдгсэн. Тэгээ би одоо тэгэл бодсон шүү дээ. Миний бас нөгөө юугаар ховдоор задлуулахаар миний аав гомдчихдээ болов гэж бодсон юм шиг байна. Энэ бол ус энд ч л одоо миний хүүхд энд л усанд ороод энд өссөн хүүхд байхгүй. Энд одоо ингээд ажиллаж хөлбөмбөлж одоо амьдсных одоо ингээд хоёулаа ордсон Монгол улсад нэрээ гаргасан. Тэгэхээр одоо энэ нутагтал одоо өртөө автай бол энэ нутаг усанд бол өртөө болчиход байхгүй. Аврах хүн аавыгаа ажиллуулах гал балтагаар нэг заалуусанд байх. Хангаа бол яг энтхий хөвгт шүү дээ. Ховд аймгийн бүр яг энэ одоо хоёр цомд өссөн одоо. Хангаа аврагын төсөл. Энийг үс надад их олон хэр өгсөн юм аа. Анх нөгөө аавч хин гэж асуухаар нөгөө орхих гэж хэлж чадахгүй. Ойлдоо гэдэг юм байна. Тэгээ одоо энэ хавцах намайг бол орхих гэж хэлдэггүй шүү дээ. Ойлдох гэдэг байна. Ангидаа нилээ ийрхүү байсан хүүхд чинь баг ангийнхаа амар хамгийн жижиг носон бохоо. Тэгж байгаа 9-р анги 10-р ангид л их өссөн шүү дээ. Бодол их мундаг тоглодог байсан. Би өөр бодол тоглодог ээж үздэггүй байсан шүү дээ. Тэгээ би ч уус ногоо цагаа гэдэг. Би одоо хайлж байна доо. Оргихийн хангаа хөдөөжхон их сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа буян цумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүй барилдаж цумын начин цол хүртсэн байна. Тухайн үед аавынх нь төрсөн дүү Алтан баг нь миний дүү сайн бүх болоорой гэд зодог шуудаг авч өгсөн гэдэг. Тэр өвлөн улсын зан мягмар сүрэнд шавь орж ховд бүхийн дивжээнд бэлтгэл хийн сумынхаа наадамд барилдаж заан цол хүртсэн түүхтэй. Энэ цагаас хойш оргихийн хангаагийн амжилт араараа сан үргэлжилж түүний нэр бүх сонирхчдын дунд зураатаж эхэлсэн юм. Таваас өмнө хэвлэл өгсөн яриаслахтаа манай хүү хичээл номондоо бас их сайн хөвгт байсан. Бидний боловсролтой хүн бол бас ер нь бодолтой байсан гэж та бас ярьсан байсан. Энэ тухайгаа та бас дэлгэрүүлж яриавал. Энэ үуч уусаа юу шүү дээ. Ерөөсөө нэгээс аваад 10 төгсөл олж өгсөн байхгүй. Ерөөс тийм сайн мэн гэсэн дүн байхгүй. Тийм. Тэр ямар сайн нэг нэгдүгээр ингээд орцоод хувцас гоохот гэсэн чинь ерөөсөө энэ цавцныхан зах нэртэй байсан. Тэр байхгүй чинь 7 өнгөрчөд тэр үчин 6 хоногор хичээлдэг байсан шүү дээ нэг. Тэгээд ингээ ямар сайн хувцас гоохот гэсэн чинь ерөөсөө өмсөөгүй юм шиг ингэж хувцас өмсдөг. Тийм бас их тийм хөвгт шүү дээ. Тийм. Хангаа аврагын бага насны хөвгт. Тийм чинь энэ аахгүй. Эндөө чи энэ нэг юмд гэртээ орцоход нэг ирчээд нэг ам цангаад. Тэгээ би нэг гэлөө орд нэг цаймаа ууцгал гараад ирсэн чил. Энэ нэг хитэн залуучуудтай хангаа нэг юу оролт. Тэг чи одоо миний хүч 9-р ангид байсан юм байна. 16 настай байсан юм шүү дээ. Миний хүч нь 7-д орсон гэхээр. Тэгээд би нэг гэртээ орцоод гараад зөө манайг ч 2 ут хүмүүс давхарлцсан. Үүрцэн явж байна. Хөөе миний хүн хаачстай болохгүй шүү дээ миний хүч. Хаав энэ нэг хүн ингээд давхарлаад үүрээд байна. Тэгэхээр би адилхан ингээд үүрж ийн гэж нүстэ болдгоо миний хүн хаач. Тэгэл мэдсэн шүү дээ энэ их тэнхээтэй юм байна. Миний отхон ихтэй дүү юу гэж гартан баган гэж юм байдий. Тэгэхээр тэр алтан баган ч л одоо яг хангаа гэж бүх болоход ерөөс их маш их нэгсэн юм байхгүй юу. Энийг үуч эндээс нэг 10 дугаар анги төгсчөө тэр алтан баганыг байсан. Тэгээд тэр хоёр нэг хамт нэг юм хийсэн шиг байгаамаа. Тэгээд нөгөө чинь тэгээд ажилласан юм шиг байгаа. Энэ жоохон бэртэй байна, тэнхээтэй байна. Тэгээд асуусан гэсэн ахын дүү барилдана уу гэсэн чинь манай мэдхгүй л тэр алтан баган чинь нөгөө зодог шоудгийн гуталтай авч гсэн байгаа. За чи яг малгайгаа тэгээд мондөг болохоор чи малгайгаа өөрөө чи авч өмцөөрөө. Тэгээд бас нөгөө малгайч бас манайхан чинь биелүүлдэг шүү дээ бас. Манай монголчууд ч бас малгай хүн биелүүлдэг. Утгаараа згсэн байлгүй дээ.
Тэгэл манай хүүхэд чинь хувцас авч өгөл гэсэн чинь нэг амлалтаар ярьсан чинь манай хүүхэд тест талны өмнө зогсчоол шавж маваад тэгжсэн. Тэгээд нэг сумар нэг барилдаан болсон чинь манай хүүхэд ёо 2 аваад анга. Тэгээд ерөөсөө анх тэгж. Гэтэ хүүхд байхдаа мундаг барилж байсан юм аа. Ангидаа нилээ ирхүү байсан хүүхд чинь баг ангийнхаа мар хамгийн жижиг носон бахаа. Тэгж байгаа 9-р анги 10-р ангид л их өссөн шүү дээ. Тэг бодол их мундаг тоглодог байсан. Би өөр бодол тоглодог ээж үздэг байсан шүү дээ. Тэгээ би ч уус ногоо цагаа гэдэг. Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадам хаяанд ирчихсэн байв. Яагаад ч юм оргих гой болон түүний гэргий баярлах нарт наадам болохоос өмнө баярын совин датсан өдрүүд байжээ. Тиймээс оргих гой хүүгийнхээ барилдааныг үзмээр санагдаад ховд нутгаас Улаанбаатар хотыг зоржээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдаан үзэж суутал үзэгчд хангай хэмээн уухайлан дэмжихэд хүүгэн төрүүлэн хэмээн дотроо найдлага тавин суусан байна. Нэг өнөөдөр Монгол улсын аврагуулда хан үнээр хайртай байна. Хан ганц залуутайгаа нэг өнөөдөр Монгол улсын аврагуулда үнээр хайртай. Үнээр сэтгэлтэй ханамжтай. Таваас энэ жил бас улсын баяр наадамаар болоод өнгөрсөн. Таваас хүүгээ барилгыг бас тэдэж үзсэн гэсэн. Ер нь хүүгийн жил бас төрүүлж чинь гэж ер нь их бодож байв. Ер нь бас заалтамхын барилдаад их сайн барилдсан их өнгөтэй байсан жил шүү дээ бас. Энэ жил бол одоо хангааг төрүүлнэ гэж бодож очсон доо хангаагийн хадам маатай битэр ойлоо энэс хартахгүй байна. Яг наадмын уртлын урд өдөр нь очиод тэгсэн юм сайхан өнгөтэй ч байсан. За энэ жил ямар ч байсан. Төрүүлч хасаад дотроо оцгоос бид нар ч ямар өөр юм бодохгүй ш. Одоо хүү маань аврал болчихсон чинь бид нар ч дотроо юм оцгоос юм бол одоо энэ юм миний хүү төрүүлнэ гэж хэлэх юм биш. Тэгээд дотроо одоо хамжсан юм хэлээд төрүүлж байгаа хатаа гэж үзсэн дээ яах вэ. Аим дээр намжиж байгаа асуудал гараад баатарсан онцлаад яах вэ. Тийм болсон. Энэ жил төрүүлнэ гэж бодчихсон. Хүү одоо ер нь жил болгооч үзье гэж бодож байгаа. Би ч урд бас нэг хацгуулахт нутсан юм аяг очсон байсан. Гэтэ хацгуулахт очиж үзег байхгүй. Шууд гихтэн очсон мөртлөө би яг тэр нэг талууд очив. Яагаад ч очиж маяг санагдаад очоод үзэж чадахгүй юм чи нөгөө урд нь бас хийдгэд нэг арслан багтаас нэг жоо асуудлаа болоод суучаас очоод үзэж чадахгүй байх гэж бодлоо. Гихтэн яг телевизээр хараад суучсан тэгээ харцуулсан. Тэгээд харуулхад нь яг үзсэн яг ажилласан суугаад. Сайхан үзчихсэн тэгсэн чинь нөгөө ингээд хангаа гэдэг нэг давлгаараа авчлаа. Тэгээд ихтэй чинь би хангаа манай артын үнэхээр дэмжин даа гэж бодсон чинь сүүлдээ өөр хангаас нь бүр ингээд тасгаа байгаад ирэнгүүт эцэг хүнж аяgus сони юм л шүү дээ. Одоо бити ингэж хангаа гэж ойлдоосаа. Одоо нэг цагаан гэл амын эцтэй юм л одоо яаж юм бол тохойч юм аяgus сони юм боддсон юм л шүү. Тэгээд одоо нэг живэг болчихоосаа гэсэн. Баг 20 хэд удаа инглиш шүү дээ. Хангаа гэдэг. Давлгаалаад энэ жиргэдэг чинь тусаал ерхий сайдын тусаал уулын дагаж босоол тэр юм дотор чинь хавлгаар дотор чинь. Тэгээ би ч очичоод нэг үдчих захтай ерөөсө хөдөлгөөн хийгээгүй би ч ерөөсө ингээл яг суугаад хөдөлгөөн хийхгүй байж байгаа хангаа гар дурдаг байхгүй юу. Бүгд давхыг хаяад. Тэгэнгүүт би хажуудаа нэг юутай цүнхтэй уцтайгаа очсон байсан. Тэгээ босоод би ч гуртаа өмсөөл дийлмэл өмсөөл гэсэн чинь ингээ хажууд суужсан надад шууд надад ингээл хараад байна. Гэхдээ та ямар юм бол хуцнаар өмсөдөг байхаа гэдэг чинь аа. Гэхдээ тэр нэг барилдаад байгаа залууч чинь манай залууч гэдэг. Хинбэ байхаа гэж. Хангаа гэсэн. Өө таа ч ямар муухай хүн байна чи. Өдөржингээд ингээд чимээгөөс суучдаг. Таа ч ямар төвчөртэй хүн бэ. Хөдөлгөөж би ч хөдөлгөө суучихгүй ингээд өсгөдөө багхгүй. Дотор одоо ингээд ямар нэг асуудал болохгүй нэг хүн. Төрүүлээсээ л дотроо хотолгоо суучих юм.
Тэгсэн чинь нөгөө залууч ус уцаа гаргаж ирсэн. Өө энэ хацаад олдохгүй юм байна. Одоо энэ хүнтэй ч юм сэл бидэж авна гэдэг. Оо тийм танихгүй залууч ус зүг надад тэн дээр ч баахан уцсандаа зураг дараалаад. сураг дараа. Тэгсэн чинь нөгөө хангагийн юу бас авч яжсэн. Хангагийн адам бассан. Хангагийн адам гэж. Орхоо одоо хэлж ямар ч над юу болоод алтмаад тэгэхээр хайлаа вэ гэдэг. Тэнгүүд би нэг орцоомсоос өнгөс нэрэж бас арай ч ихт барилгах жаа юм байна да гэж бодож би буцаад сууцсан. Тэгжээд л бүрэн төгсийг хаяад угаас алтан болчихлоо. Тэгэл үтэрч тэгсэн чинь энэ уралт нэг цагдаа хувцастай. За сууж ирсэн. Тэгсэн чинь ах ихтэй би хаалгаар оруулж өгнө гэдэг. Тэгэл үтэрийг очиад үтэр тэгээд татгаш аваад. Яг тэр орхон бэртээ байлдаа нэг яг хажуугаас нь үзсэн. Яг хараас очсон. Архан баяр арслантай барилдаг тухайн үеийн барилдаа нь бас хангаавар өмнө бас нэг 2 онцсон байсан баг. 3 онцсон байсан. 3 онцсон байсан. Тэгэхээр бас даваас хүүгээр юу гэж бодож байгаа. Би зүгээр хангааг ингээд ажиллаад хангаас нэг 90 тэгээд тэг хорсон бүхтэй бас нэг олондгүй. Би тэгээд ангаа ахын хоёрт үлдсэн бодаа миний хөө явуулсан юм бодсон байгаа да. Гэт дотор очсон. Оо миний хүү сайхан барилд аврагтаад авдаг баярлаг. Бид нэр гэр орондоо жоохон цайлал ах дүүний зүгдлээ. Тэгээд барилжсэн. Бахаргаад баярт нь суугаад яахын балгаад онт эвгүй баяртаа. Оо сайхан гүйж авсан. Аймаг сумгүй сах гүйж авсан. Аврагуулаа гэдэг аймаг тэтгэр хөдлөл сумч тэтгэр хөдлөл ах дүүнэр бүгд одоо тэр аврагын одоо баярт оролцсон. Хангааврын хувьд бас айлын том хүү орон 3 охин дүүтэй гэсэн. Тэр бас олон охин дүүтэй болоод ч юм уу ганц хүүгээ даяар нь илүү хараад илүү бас эрхлүүлдэг байвуу. Харин эсрэгээрээ бас илүү харин эрхтэй хөвд болохоор ажил сургах гад бас альва юмд бас илүү хичээнгүй шамгай хөвд болох гэж хүмүүжүүлгүй. Хүмүүжил тал дээр нь даваа хангааварт яаж ханхаарал хандуулдаг байсан бэ? Би бол их 90-нд нэг эхлүүлж байгаагүй хаа одоо бодоод байна. Гэтэ яг эхлүүлсэн шүү дээ нөгөө эцгүүний ч нөгөө халдмадмаа хайрын дотроо гэж бас үгүй байдаг. Миний хүчин бүр ерөөсөө 7 наснаас эхлээл өглөө чинь би ч ийш тусна. 5 цаг л усан шүү дээ. Бараг 5-аас гадаа бараг юм харагдахгүй багт босготол. Миний хөөсөрөө гэдэгт миний хүчин ерөөсөө өдөөс тухтаа усаад ирдэг байсан. Тэгээд ерөөсөө маш их намаа дагжуул их юм хийсэн, хөлмөр хийсэн. Одоо тэгээд би бас бодоод байдаг. Одоо ингээд бэлтгэл хийхэд нэг бүр багасаа ингээд ажил хөдөлмөр ингээд хийгээд ингээд сурцсан болохоор Төсвөр төвчээртэй болдог байх гэж бодож байгаа. Хангаач бас өөрөө бас тэгдэм байл. Би одоо ингээд аавтаа ингээд юм хийгээд идэх байсан бас тэр бас надад яасан баг. Нөлөөлсөн байгаа. Тэгдэм байл. Тэгээд 9-р ангид ороод тэрнээс хойш баг намайг аав гэртээ байж би яваад гэдэг шүү дээ. Ногоонда. Би 9-р ангид нэг том ацыг авч гисэн. Тэгээ нөгөө том жаалаа хоёрын бүтээдэг ус болгож байгаа. Аав гэхгүй зүгээр та гэртээ байж гэл. Би тэгээ яг нэг ганцаар услаа гэдэг явчихдаг гэсэн. Яг нэг жоо очиж үзэн шүү дээ. Юм хүмүүс ямар хаваа ингэж очиж үзэн. Тэгээ яа гэстэй яснаа хийж та. Бүр хаар багасаа тэгээд хөдөлмөр л одоо хүмүүцсэн дээ миний хөө. Оргихгүй тарайн талбайд 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж хүн ардад хүнсний ногоо нийлүүлж сайхан сэтгэлээр амьдралаа зохицлон бүтээж яваа нэгэн юм. Тэрбээр хөдөлмөрч сайхан сэтгэлийнхэн үр шимийг үзэн сэтгэл тэнүүн авраг хүүгийнхэн барилдааныг үзэн суун. Луу жилийн цагаан сарын баярт зориулсан барилдаанд хүүгэн төрүүлэн хэмээн найдаж байгааг нь. Оргихгүй үржил шимт хөрсөнд олон жил тарай ногоогоон тарж хүн ардаан тэтгэж түүний хүү төрийн наадамд дахин төрүүлж аав хүү хоёр нэжгэр сайхан найр хийж амжилт бүтээлээр дүүрэн байхын өрөөлийг өргөн энэхүү нэвтрүүлгэн жаргааж байна. Ирж байгаа 100 жилдээ Монголын нардам
илгээрээ инкам болон төлөөрөө төвсөн амглан байх хэлжээтэй өргөн дэвшүүлье. Тэгээд цааш энэ сайхан шинжилцгээрээ